Бэлэг цайхан өдрийн амар амгалан айлтгая та бүхэндээ өнөөдөр бүгдөө хамтдаа галын тахилга хийцгээе. За галын тахилга хийхээс өмнө та бүхэндээ бид нар Монгол уламжил өв соёл ёс заншлаараа одоо эр хүн гэрээ эзэн, эм хүн галын эзэн гэж гал боломжийг эр хүнч дахиж болно, эхнэр хүнч дахиж болно гэж галын багц гаргасан байгаа. За үр хайл болон гал боломжоо дахиарай. За манайх энэ галын багцыг 15,000 төгрөгөөр гаргасан байгаа. Энэ багцын дотор мод Үр хангай аймгийн бүр сумын хомоо дээрээс нь Отгон тэнгэр хайрхныхаа ган гарцыг ингээд бэлдээд 5 өнгийн эдийн тэнгэрийг дуудаад 5 өнгийн хоргоо бэлдээд арвай будаагаан бэлдээд мөн дээрээс нь мачтын одоо оригинал шар тосуудыг ингэж бэлдээд мачт маань ингэж хийсэн байгаа. За энэ бүх багц маань 15,000 төгрөг байнга зарж байгаа. За энэ багцыг авсан хүмүүсүүд маань өрх айлуудаа гал боломжоо дахиад одоо өөрт байхгүй дом зан үйлдэл ингэж хэрэгжилж болно. Бид нар Монгол уламжлалт өв соёл ёс заншлаараа өрх айл болгон гал боломжоо дахидаг болооч. Гал дахиснаар өрх айлын гаднаас орж ирсэн сэв одоо гадны нөлөөлөл одоо хар домын зан үйлүүд мөн дээрээс нь лус салдгийн энергийн одоо гал боломж руу дамжиж үр удам дамждаг учраас эдгээр бүх зүйлс амьдралын ариусл юм байгаамаа. За ингээд галын тахилгаа эхлэе. Гал голом тоо мандан бадрааж ган тулгаан би бөхөлё. Сансан зорсон сайн үс болгон маань сав дотор би дэлгэрүүлж хайрлаач. Дүүрэн сайхан. За гал дахихтай хүн болгон эхлээд галынхаа болохонд 3 удаа мөргөн галын бурхад бууж орж ирж байгаа. За мөн дээрээс нь 13 үеийн өвгдээсүүд буудаг учраас өвгдээсүүдэд талархан мөргөн. За ингээд өөрийнхөө төрсөн эцэг эхтэй талархан мөргөнөө. За цэгмэд овогтой аахтай норус сүрэн ээжтэй энэ хоёрын одоо эдисийн дундаас төрсөн хишиг жаргал охин нь гал голомтоон дахиж байна. За гал голомтыг дахиад хан аавын маань гал голомт хатан ээжийн маань асаасан гал голомтыг одоо 13 үеэрээ мандан бадраан авч явж утаа юугийн таслахгүй одоо утаа таслахгүй гэхээр те байнгын галаа түлхэн те эхнэр ээж хүмүүсүүд нь галаа түлж цай хоолоо хийхэн уяа таслахгүй гэхээр одоо өр хайл болгонд эцгийн гал боломжтонд хүмүүс ирж байнгын одоо ах トゥ амраг садангаараа хууч хөөрч одоо өр хайлуудаар орж гардгийг ингэж хэлж байгаамаа. Утаа таслахгүй уяа таслахгүй гээр 13 үеэрээ мандан бадрааж авч явах болно. Хан аавын гал голомт хатан ээжийн минь асаасан гал голомтыг мандан бадрааж эцгийн талаасаа уяа таслахгүй эхийн талаасаа утаа таслахгүйгээр 13 үеэрээ мандан бадраан авч явах болно. Гал голом тоон би мандан бадрааж ган тулгаан би бөхөлё. Сансан зорсон сайн үс болгон маань сав дотор би дэлгэрүүлэн бүтээж өгч хайрлаач. За ингээд 3 гал голомтныхоо 3 гал эрчмийг бид нар өөрсдөө идэвхжүүлж байгаа. За ингээд бид нар багцаасаа заавал хомоол хийх ёстой. За та бүхэн өөрсдөө дараа нь хийхдээ хомоолыг дандаа хийх ёстой. За 3 гал эрчим гэдэг чиндээ сэтгэлийн гал, итгэлийн гал, нүдний гал ингээ хүний сүнс сүр ингэж өнөөдөр гал голом тахиснараа асаж мандан бадардаг байгаа. За ингээд эхлээд гангаа өргөнөө. За яагаад гангыг өргөж байгаа юм бэ гэхээр ариун гал голомтон 99 газраас домном төгсөн ганг маань өнөөдөр 99 газраас эдгээр домын үг хэлж байгаа. За ингээ энэ гал голомтоороо 99 гангаар ингэж дахиснаар ариусж байгаа юм. Одоо галд орсон сэв, дэв одоо бүх юм гангаар маань ариусж байгаа. Ган гэдэг маань байгаль их хижиг маань одоо бүх домын зан үйлийн буюу сэв бузруудыг амьрлаж ариусгадаг юм сайхан одоо ургамал буюу дээдийн сайхан одоо дом зан үйл хэрэгэлдэг одоо энэ хүү
ургамал байгаа. За ингээд арцнаасаа хийнэ. Арцаа хийж байгаа нь гал голомтонд орж ирсэн одоо бас гадны дотны нөлөөлийнхөө зүйлсийг ариусгах байгаа. За ингээд арц ганхаа ингээд хийгээд эхлэхээр гал маань ингээд сайхан мандан бадраа. Гал голом тоон би мандан бадрааж. Ган тулгаан би бүхэлё. За энэ хүү гоё утаа өнөрийн энэ арцны өнөр одоо ариун сайхан хомоолны энэ өнрүүдээр ингээд нөгөө гэрийн ингээд сахиус гэж байж тийм. Үр хайлын одоо орж ирсэн энэ хөө одоо энерги буюу сөрөг эрчим энерги ингэж ариусж ингэж гарч идэг. За хаалгаа онгойлгож болно. Юугээ араамуудаа сайхан онгойлгож болно. Хаалгаа онгойлгочих. Тэгээ ингээд энэ ариун сайхан өнрүүд нь ингээд ариусаад ингээд нэрт сайхан гарнаа. За ингээд та бүхэн маань араас нь буян сайхан малынхаа огшин болсон шар тосыг хийнэ. За шар тосуудаа хийн. За энэ буян сайхан малын маань огшин болсон энэ хүү гоё шар тосоо ариун сайхан гал голомтондоо өргөё. Хүрээ. За эхнэр хүн гал голомтыг дахиад хурайлж өгдөг. Эр хүн гал голомтыг дахиад уухааж өгдөг байгаа. За тэгээд эр хүн гал эрчимтэй эхнэр хүн одоо галыг анхудаа хүнэн үеэс эхлээд олсон галыг мандан бадрааж исэн учраас эхнэр хүнч гал дахин эр хүнч гал дахинаа. За эр хүн гал дахичахдаа сархад өргөж болно. Эхнэр хүн гал дахихад сархад өргөдөггүй юм байна. Сархыг төрүүлээд одоо галын бурхан буюу өвгдээсүүдтэй мөн дээрээс нь одоо тэг махгал бурхан, гомт бурхан, аюуш бурхан гэдэг таван махуудын таван тэнгэрүүд нь гişиг буйнаа далан дуудаж дээрээс нь эд баялгаа далан дуудаж нас уртсны бэлэгдэл болгож өнгөө сайхан галын бурхад маш олон бурхтууд одоо тий хүний өөрийн өвгдээсүүдийн тий 13 үеийн өвгдээсүүд ирж бидэнд тусалж байдаг харсан даасан нутгийн уул усын эзэд зус савдгууд маань бас бидний хивээж яадаг учраас ингээд бид нар сархтыг бас аргишаан болгож одоо малынхаа буян сайхан малынхаа огшин болсон одоо нэрмэл архийг өргөдөг юм жамтай байгаа. За гал голомтон би мандан бадрааж ган тулгаан би бөхөлё. Сансан зорсон сайн үс болгон маань сар доторгүй дэлгэрүүлэн бүтээж өгч хайрлаач. Дүүрэн сайхан. За ингээд одоо та бүхэн маань галаа дахиж та бид нар одоо өөрсдийнхөө хишиг буйныг далан дуудаж бүтэн заяатай дүүрэн хувцастай явахын бэлэгдэл болгож 5 өнгийн хоргоо торгоогоо өргөдөг байгаа. За эхлээд ногоо өнгөө өргөнө. Байгаль дэлхий газар дэлхийгээ бэлэгдэж ногоо өнгөө өргөдөг байгаа. За гал голомтоо бэлэгдэж галын бурхандаа зориулж улаан хоргоо торгоогоо гал эрчмээ итгэжүүлж өргөдөг байгаа. За эдийн таван тэнгэрүүдээс хишиг буйнаа далан дуудаж шар хоргоо торгоогоо өргөдөг байгаа. Өвөг дээдсүүдээс бас хишиг буйнаа далан дуудан амьдралын маань зам мөр одоо цагаан замаар татуулж явах болтугай гэж сүүн цагаан замаар цагаан хоргоо торгоогоо өргөн. За мөнх тэнгэр эцгэн бэлэгдэж тэнгэрэн бэлэгдэж одоо цэнхэр хоргоо торгоогоо өргөдөг байгаа. Хүрээ. Гал голомтон би мандан бадрааж ган тулгаан би бүхэлё. Сансан зорсон сайн үс болгон маань сар доторгүй дэлгэрүүлэн бүтээж өгч хайрлаач. Дүүрэн сайхаа. За ингээд гал голомт маань сайхан мандан бадарч одоо ингээд цэгмэдийн одоо үр саад норон сүрэн одоо ээжээс маань гарсан үр хөвгүүд баар бүгд 13 үеэрээ ертөнцийнхөө наран дэвэгдэж гал голомтоо мандан бадрааж одоо ингээд ажил үйлсэн сайхан дэлгэрэн бүтэж цасан зорсон сайн үйлс болгон дэлгэрэн бүтэж саад болцдгүй дэлгэрж явах болтугай гэдэг энэ хүү үзээтэй сайхан өрөөлийг дэвшүүлж өвчөөс үлээ одоо бүтэн хойно болгож бэлэгдэж ингэж бүтэн болгож хандаг байгаа. За хормоотой өвчөөс үлээ ингэж өргөнөө. За гал маань ингэж сайхан мандан бадарж байгаа учраас өвчөөс үлээ бүтнээрээ сайхан ингэж өргөнөө. За ингээд ариун сайхан буян сайхан малынхаа өвчөөс үлийг галын бурхан буюу өвөг дээдсүүдтэй гал голомтоо мандан бадрааж
үргэл барьц болгон өргөж байна. За ингээ юун дээр сайхан гоё. Одоо гангаа өргөн, арцаа өргөн. Буян сайхан малынхаа огшин болсон шар тосоо өргөнөө. За одоо ингээ сайхан хүрээ ингээд сайхан арцнуудаа өргөөд. За ингээд гал боломтоо дахиж байхдаа өвчүүсүүлээ бүтэн болгож ингэж ариун сайхан гал боломтондоо өргөсөн байна. За гал боломтыг дахиж байхад одоо эр хүнч дахин эхнэр хүнч дахинаа. Яагаад гэхээр эмэгтэй хүн болохоор гал эрчимтэй, эмэгтэй хүн болохоор галыг анх хасаасан Мандан Бадраас байгаа. За галын дахилгыг хийсний дараа одоо бид нар гарч үг дэвсүүдэд зориулаа акта шаргал цайгаа чансан байгаа. Тэгээ акта шаргал цайгаа одоо дээд дуртууд буюу үг дэвс тэнгэрүүдтэй сайхан харсан даасан нутгийнхаа уул усны эзэн лус савдгуудтай зориулж үргэл ярьцуулсан одоо өргөдөг байгаа. За дээрээс нь арвай удаага ажил үсвэл одоо дэлгэрүүлж өгч хайрлаач гэдэг арвай удаага 70 дудаж өргөдөг байгаа. За Монгол уламжлал өс соёл яс заншлаар галын энэхүү дахилга бол ямар нэгэн шашинтай хамаарахгүй эртээр үеэс үг дэвсүүд маань галын дахилгыг хийж уламжлал өс соёл яс заншлаар бид нар гал боломтоо ариун байлгаж одоо жилдээ 2-4 удаа гал боломтоо тахдаг ийм сайхан уламжлал өс соёл яс заншилтай байгаа. За галын энэхүү дахилгыг та бүхэн цаашдаа гэхдээ яг энэхүү байдлаараа өвчс үлээл шанаад 3 гэрчмийн одоо байрны айлууд маань хийгээд яг энэ дэс дараагаараа сайхан галынхаа дахилгыг хийгээд гал болон тоон бие Мандан Бадрааж ган тулгаан бие бүхэл ёо сансан зөрсөн сайн үс болгон маань сар доторгүй дэлгэрүүлэн бүтээж өгч хайрлаач дүүрэн сайхан ингээд сайхан өрөөлүүдийг тавьж өгнэ. За ингээд сансан зөрсөн сайн үс болгоны маань дэлгэрүүлж өгч хайрлаач гэж дандаа хайрлаач гэж одоо дээдийн одоо бурхтуудаасаа өг дээдсүүдээсээ гуйж ингэж энэхүү гал боломтой ариусгаж ингэж өрөөл тавьдаг байгаа. За галын дахилга хийснээр өөрийнхөө айлын хямар сүлд сайхан сэрэгдэг, гэр бүлэрээ сайхан явдаг. Мөн дээрээс нь эр хүн гал эрчимтэй учраас айлын гэрийн өрх гэрийн эзний одоо гал эрчим идэвхжиж гэрийн эзний ажил үс дэлгэрдэг дагаад тэр хүн одоо өөр хүүхэд хань ижил те бүх зүйлсийн амьдрал тахгүй ажил үсэн дэлгэрэн сайхан бүтдэг байгаа. Гал тагснараа ингээд өөрийнхөө айлын одоо сахиус эрчим энергийн сайхан сэргэж одоо хямар лундаа ингэж Мандан Бадардаг ийм сайхан уламжлал өв соёл ёс заншилтай байгаа. За ингээд та бүхэндээ маш их баярлалаа. Одоо уламжлал өв соёл ёс заншлаараа бүгдээрээ галын дахилгыг улам жил болгоно ингээд улам сайжруулж одоо улирал тутамдаа дахин хийцгээе. Талархцгаая. Монгол хүн болгон галаа дахиж сураарай. Хүрээ. Уухай! ертөнцийнхөө наран дэвэгдэж 9 үеэрээ жаргаж яваарэ. Монгол уламжлал өв соёл яс заншил маань үеийн үед үрийн үрд дэлгэрч явах батгүй. Хүрээ.